Ингээд өмнө бид нэр өөрийгөө хайрлах тухай бичлэг гаргасан. Нэлээд хэд хоног өнгөрлөө. Тэгэхээр би болохоор та нарыг өөрийгөө хайрлаж сурсан бахаа гэж бодож байна. За ингээд дараагийнх дээр нь бусдыг хайрлах. За энэ өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг хайрлах тухай ярилцъя. За энд ер нь бол ерөнхий онол гэжтэй одоо ерөнхий мэдээллийг бол манайхан мэднэ. Тэгэхээр би өнөөдөр юун дээр илүү их анхаарал хандуулах вэ гэвэл одоо бидний одоо тэр болгон анзаардгүй байнга одоо бид нар өөрсдийнхөө мэдлгүйгээр алдаад байдаг тэр зүйл дээр би чухалчлая. За ингээд ихнийх нь. За бид нар одоо бусдыг хайрлахад бэлэн боллоо. Эсвэл одоо бусдыг хайрлая гэж бодъё. За үүнд бол хамгийн эхлээд нэг дэвсгэр зүйл байгаа. Суур зүйл. За энэ юу вэ гэвэл одоо бид нар бусдыг хүндэлж чаддаг байх хэрэгтэй. Хүндэлж одоо байнга хүндэлдэг байх хэрэгтэй гэсэн. Энийг ярихгүйгээр энэ хүндлэл гэдэг юмыг ярихгүйгээр бид нэр бусдыг хайрлах тухай ярина гэдэг бол өрөөсгөл болно. Яагаад гэвэл бид нэр эхлээд бусдыг өөрийнхөө эргэн тойронд байдаг хүмүүсийг бид нар хүндэтгэж байж дараа нь бид нар тэн дээр хайр өөрөө тогтно гэсэн үг. Хүндэтгэл байхгүй бол бид нар хит их чармаагаад хит их хайрлах гэж хичээгээд бид нар үр дүн маш их бага байна. Тийм болохоор бид нэр одоо бусдыг хайрлахын тулд бид нэр яах ёстой вэ гэвэл өөр дээрээ бид нар хүндэтгэл гэдэг юм их суулгах хэрэгтэй. За энэ яаж бид нар ер нь бид нар бол ер нь мэднэ те хүн хүндэтгэж мэднэ. Гэхдээ нэг зүйл дээр бид нэр их алддаг. Яагаад гэвэл бид нар өөрөөсөө одоо цол өндөртэй гэж юм уу ахмад ихэмсэг ер нь дээшээ гэдэг л дээ. Бид нар дээшээ хүндэтгэл үзүүлж чаддаг. Доошоогоо бид нар хүндэтгэл үзүүлж чаддаггүй. Тэгэхээр энэ дээр бид нар суралцах хэрэгтэй. Доошоо гэдэг нь одоо хэнийг ч хүндэлдэггүй хүмүүсийг бид нар бас яах вэ? Тэр болгон хүндлэхгүй өнгөрөөгөөд идэг. За тэгэхээр хүндлэл дээр бас яг хайр дээр ч гэсэн адилхан алагчлал үзэх тий алагчлан үзэх үзэл маш их ялгарч харагддаг. Тэгэхээр бид нар эхлээд яах вэ? Хүндэтгэлийг бий болгоно. Энэ юу гэсэн үг вэ? Ерөөсөө л өөрийгөө болон бусдыг өөрийнхөө эргэн тойронд байгаа зүйлийг ямар ч алагчлах үзэлгүйгээр бид нар яах вэ? Хүндэтгэх хэрэгтэй гэсэн үг. За энэ бол маш чухал зүйл. Ингэжээж бид нар яах вэ? Дараа нь бусдыг хүндэтгэж одоо сурдаг болно. Тэгээ өөрийгөө одоо яах вэ? Өөрийнхөө бардам занг яах вэ? Аль болох нэлээд юм доош нь дарнаа л гэсэн үг. За дараагийн нэг зүйл нь гэвэл за энэ дээр бол алагчлах үзэл гэж нэг айхтар юм орж ирнэ биднэр дээр. Яагаад гэвэл бид нэр ингэдэг. Бид нэр бусдыг болон хүүхдээ тийм үү эхнэр нөхрөө хамт олноо гэл олон зүйлийг хайрлах хэрэг гарна тийм үү. Тэгэхээр энэ дэр бид нэр яадаг вэ гэвэл за би намайг хүндэлдэг хүнийг л би хайрлана. Эсвэл намайг хайрладаг хүнийг л би хайрлана. Бусдыг нь бол би хайрлахгүй гэсэн яах вэ? Одоо юм гүн суусан ухамсаргүйгээр баг гүн суусан алагчлах үзэл яах вэ? Их гарч ирдэг. За энээсээ болоод бид нар энэндээ дараа нь бид нар баригддаг. Яагаад гэвэл хань ижил маань өнөөдөр нэг жаахан таагүй байх юм бол ааш муутай байх юм бол бид нар хайрлахгүй эсвэл одоо ааш сайтай байх юм бол хайрлна. Сайн муугийн ялгааг бид нар дээр сайн муугийнхаа ялгаан дээр бид нар өөрсдөө их унаад идэг. Гэтэл хайр өөрөө ер нь ямар зүйл вэ гэх юм бол ерөөсөө ямар ч алагчлах үзэл байхгүйгээр бусдыг хайрлахыг л хилээд байгаа юм. Би бас нэлээд хэдэн жил бас өөрийнхөө багшаас асууж байсан юм л да. Ер нь одоо энэ хайр гэж ер нь юу юм бэ? Энийг сайн ойлгож өгөхгүй байна. Тэр үед багш маань ер нь л хайрлахгүй байх ухааныг л хайр гэдэг юм гэж хэлэхэд ерөөсөө бид тухайн үедээ бол ойлгоогүй л да. Яагаад одоо хайрлахгүй ухааныг би хайр гэж ойлгох юм бэ? Тэгэхээр тухайн үед одоо миний одоо сав тийм л жижигэн байсан юм шиг ба. Тэгээ одоо нэлээд хэдэн жил болсон. Одоо яг зүгээр энийг ойлголоо, би энийг ухаарсан гэж хэлэхгүй. Гэхдээ яг ийм зүйлийг хэлж байгаа юм байна гэдгийг хэлсэн юм байна гэдгийг одоо бол би гадарлаад байгаа юм. За тэгэхээр энийг хэлэхэд бол би нэг жишээ авах хэрэгтэй. Жишээгээр хүмүүс их сайн ойлгодог. Намайг баг байхад биднэрт манай хотод үзүүрийн цагаан гэх нэг дэлгүүр байсан. За тэр дэлгүүрийн худалдагч нэг ихч байсан. Тэнд дээрээс л орсон хүүхэд байна уу, том хүн байна уу, эрэгтэй, эмэгтэй бүгдэн дээр яг л ижлэр хандна. Гэхдээ ижлэр хандахдаа маш сайхан аашаар хандна. Ерөөсөө л нэг тийм
одоо ерөөсөө хүн болгоныг л хайрлаж харьцдаг. Тэгээ би тэр үед чинь одоо би чинь сургуулийн хүүхэд байсан. Ялангуяа сургуулийн хүүхдээ одоо бодохно 5-аас доор ангид байсан. 1 2 3 4 гэл. Тэгэхэд би их тийм надад их сонин мэдрэмж. Миний одоо юу гэдэг үл ойлгох зүйл тэр ихчээс гардаг байсан. Яагаад ингэж байгаа юм бол та. Нэг л тийм их сайхан ааштай. Тэгээд тэр ааш нь яг бүх хүмүүс дээрээс яг л тааруул. Том хүн байна уу, хүүхэд байна уу, тэнд чинь сургуулийн хүүхдүүд чинь тэр дэлгүүрд чинь бөөнөр орно шүү дээ. Бид нэр бөөнөрөө орон сахилгагууд нэрөөс ямар ч тийм одоо сэтгэл хөдлөл байхгүй. Сэтгэл хөдлөл нь юу вэ гэвэл ерөөсөө ганцхан хайр, эсвэл ганцхан одоо маш сайхан зантай тийм үү. Тэрийг бол хайр гэж хэлж болно. Тэгэл би одоо бол ингээд энэ өндөрлөгөөс ингээд эргээд ингээ харахад тэр их чиг харахад бол магадгүй тэр бол гэгэрч гэсэн хүн байсан байж магадгүй. Тийм учраас л би одоо яг тэн дээр л би одоо үндэслэж бусдыг хайрлах хайр гэдэг маань нэг ийм л зүйл байдаг юм байна. Ялангуяа бусдыг хайрлах хайр дотроо бол яг алагчлахгүй ерөөсөл энэ нь тийм байна, энэ нь одоо ийм байна гэхгүй эсвэл сайн муу гэхгүй одоо хайрлна гэж зүйл юм байна. Энийг л хэлэх юм байна гэдгийг би ойлгохдож байгаа. За дараагийн зүйл бол харин юу бид нар суралцах ёстой вэ? Бид нар ерөөсөө бусдыг өршөөж сурах хэрэгтэй. За энд бид нар маш их алддаг. Яагаад алддаггүй гэвэл бид нар өөрсдийнхөө одоо эгоноос болж алддаг. За энэ надад тэгж одоо хэлсэн, тэгж гомдоосон. Тийм учраас би яхаа тэд хоног одоо өөрийгөө хаалаа. Эсвэл одоо би энийг өршөөхгүй. За энэ бол ер нь бол өршөөж сурах гэдэг зүйл бол их чухлыг манайхан болоо мэднэ. Гэхдээ энэ дээр бол бас ажиллах хэрэгтэй. Яагаад ажиллах хэрэгтэй гэвэл энэний өмнө ч гэсэн би бас энэ сэдвээр хичээл гаргасан байх гэж санагдаж байна. Өршөөх нь 2 гадна дотн байдаг гэдэг одоо ингээд хичээл гаргасан байх гэж санагдаж байна. Тэр ч гэсэн гарсан байх. За тэгэхээр өршөөнө гэдэг нь тэр өршөөгдөж байгаа хүн гэхээсээ илүү өршөөж байгаа хүндээ маш их ашигтай байдаг. Яагаад гэвэл бид нар хэдий ч нэ хүнийг өршөөн төдий ч нэ бид нар хувь хүний хөгжлийн хувьд яг дээшээ яваад байдаг. Сүлдө бүр одоо хүн ямар нэгэн сэтгэл зүйн одоо сэтгэл хөдлөл гаргаж яхад бид нар тэрийг яг маш өндөр хэмжээнд уучлж чадах тийм хэмжээнд бид нар очдог. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо бид нар хөгжүүлэхгүй л болохгүй тийм чадвар. За дараагийн зүйл нь болохоор бид нар нэг ийм зүйл байдаг. Ерөөсөө түрэн би ч гэсэн ярьсан тийм үү. Дахиад бас ярив бид нар. Ерөөсөө чамайг сайхан ааштай байвал хайрлна. Эсвэл чамайг арх уухгүй бол хайрлна. Арх уул яг би хайрлахгүй байна. Гэтэл ингээд урдлаа ингээд аваад үзэхэд бид нэр анх тэр гэрэлсэн хоёр ялангуяа эхнэр нөхрөөдөө хооронд ийм үзэгдэл их гардаг. Ялангуяа нөхөр нь уудаг үед. Гэтэл бид нар анх гараандаа яасан бэ гэвэл бид нар анх гараандаа чамайг би одоо байгаагаар нь хайрлна гэж бид нар хэлсэн шүү дээ. Ямар ч тохиолдолд би хайрлна гэдгийгсэн. Тэгээ нэг хэдэн жилийн дараа болохоор энийг бид нар мартчихдаг. Дөнгөд нөхөр нь арх уугаад эхлэнгууд яг үзий яталт явагддаг. Үнэхээр одоо төвчгүй байна гэхгүй байна. Гэтэ энэ дээр яг зүгээр нөхрийн хувьд бол буруутай яг бол буруутай. Гэтэ энийг энэ сэтгэл зүйг бид нар одоо авч үзэхгүй гэсэн. Ямар сэтгэл зүйг авч үзэх вэ гэвэл анх гараандаа бид нар тийм үү чамайг сайн зүйл дээр байсан. Ер нь бол зовлонд жаргалдаж бид нар хайрлна гэж нэг тийм ам тангараг шиг юм өргөдөг шүү дээ. Одоо уншдаг шүү дээ. Хилдэг, ярьдаг бие биендээ. Энийгээ барих юм бол бид нар яах ёстой вэ гэвэл би чамайг арх уудаг үед ч хайрлна, арх яах уудгүй үед ч хайрлна гэсэн үг шүү дээ. Уг нь бол утга нь яг адилхан байхгүй юу. Гэтэл бид нар яах хань ижил маань ингээд доголдоод ирэнгууд бид нэр шууд л өөр юм бодогддог. Салах эсвэл одоо энэ хүнээс хол байх гээл. Гэтэл биднэрт яг ам өгсөн ам байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр энэ дээр ер нь хүмүүсүүд яах ёстой вэ гэвэл нэгдүгээрт өөр дээр ажиллах хэрэгтэй. Өөр дээр ажиллах хэрэгтэй. Яагаад өөр дээр ажиллах хэрэгтэй вэ гэвэл энэ их чухал зүйл. Хүн одоо ингэ хүнийг өөрчлөн гэдэг ер нь их хэцүү. Гэхдээ бид нар яг өөрсдийнхөө эргэн тойрны хүмүүсүүдийг өөрчлөх гэж хамаг энерги, гэрч хүч, цагаа бардаг. Тэгээ сүүлд нь бид нар яг энэ хүнийг би өөрчилж чадахгүй юм байна гэдгийг бид нар мэдээд бууж өгдөг. Гэтэл энийг эхнээс л мэдчихлээ үл яг их тийм
зөв арга нь юу вэ гэвэл ерөөсөө л өөрийг л өөрчлөх. За энэ үнийг би яг сайхан байхад нь хайрлаж чадсан. Тийм үү? Одоо арх уудаггүй үед нь. Тэгвэл би энэ үнийг арх уудаг үед нь яаж өөрийнхөө одоо сэтгэл зүг зөв авч явах вэ гэсэн бас тийм бодлого хийж болно шүү дээ. Тийм үү? Арх уудаг хүнтэй би яаж зөв амьдарч сурах вэ? Би энийг яаж одоо гэдэг төвчж сурах вэ? За тэгэхгүй л бол ерөөсөө шийдвэр нь яг салалт гэж манайхан гашардаг. Энэ бол яг үндсэндээ бол сэтгэл зүйдэр бол тэр шийдвэр зөвүүг бол бас буруу байдаг. Яагаад гэвэл гэрүүл ямар нэгэн сайнтай байна, муунтай тийм үү? Сайн үед нь бид нэр яг гэрүүл одоо сайхан гिचгээд муу үед нь яг энэ гэрүүл болохгүй байна гэх юм бол одоо сайн муугаар хэрвээ ингээд синусоид тийм үү? Ээлжилдэг бол дараагийн удаа тэр хүн чинь бас засраад бас сайхан болох үе байдаг шүү дээ тийм үү? Тэгэхээр энийг бас харгалзаж үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр би дахиад хэлэхэд яах вэ? Бид нэр одоо өөрсдийнхөө хань нийслийг ялангуяа хамт амьдарч байгаа хүмүүс, эргэн тойрныхоо хүмүүсүүдийг сайн үед нь ч гэсэн бид нар сайхан явж байгаа үед нь бид нар хайрлаж чаддаг. Асаар явж байгаа үед нь бид нэр яхаа одоо үзэн ядал дутаах, зүхтаах гэсэн юм гарч ирдэг. Тэр энэ дээр ч гэсэн бид нар яхаа нэг сэтгэлийн хөдлөлийг барих юм бол яхаа их зүг зүйтэй байдаг. За дараагийн нэг зүйл нэг бол бусдыг хайрлах дээр бол ер нь бол бид нэр ингэдэг. Түрүү ярилцлагын нэхэнд хэлсэн. Бид нар эргэн тойрныхоо хүмүүсүүдийг л ер нь хайрлаад байдаг. Ер нь тэрийг маш их хайрлаж чаддаг. Үнэхээр л бид нэр яах вэ? Эргэн тойрныхоо хүмүүсийг тогтмол маш одоо сайхан харьцаагаар хайрлаж сурья гэвэл яах вэ? Бид нар энэ хайрынхаа хил хязгаарыг тэлэх хэрэгтэй. Яагаад би заавал одоо тэднийг хайрлах гэж. Тэгвэл дээр нь нэмээд бид нар тийм үү? Тэр гудамд байгаа хүнийг би яагаад хайрлаж болтгүй юм? Эсвэл тэр нэг үүдийн гудамд одоо нэг таагүй явж байгаа хүнийг би яагаад хайрлаж болтгүй юм? Хайр гэхээр л бид нар энэ дээр яах вэ? Бас энэ дээр нэг хэлэх зүйл бол хайрын готл бид нар ингээл очиод наалдаал одоо хүнсэж яваал ингээл ингэж л ойлгоод байд. Гэтэл чинь энэ чинь тэр хүний тухай бид нар сайхан юм бодож болно шүү дээ. Өнөөдөр яг тэр хүн ингээд гудамд гараад арх уугаа сууж яа. Гэтэл чи тэр хүн чи яг тухайн үедээ сэтгэл зүйн хувьд хамгийн доор явж болно шүү дээ. Тийм үү? Тэ? Тэр гэтэл чин тэр хүн тийм үү 2-3 жилийн өмнө нэлээд дээгүүр явж исэн үе бас байж болно шүү дээ. Болно. Тэгвэл тэр хүн яг 5 жилийн дараа дахиад тэр арх гэдэг юмнасаа гараад бүр нэлээд өндөр түвшинд ээж болно шүү дээ. Болно. Тэгвэл энэ гурван үеийг гурвангийн яах вэ? Зүгээр л бид нэр тэгш гэж ойлгуул яах вэ? Яг одоо их хүн хүүхдүүдэд хайрлаж байгаа юм шиг тийм үү? Яг л тэгш хайрлах юм бол төсөл болчихно гэсэн үг. Тэгэхээр энэ бусдыг хайрлах хайр гэдэг маань биднэрт одоо ингээл ерөөсөл өөртөө л бид нар яах вэ? Маш сайхан зан чанар чадваруудыг суулгах тийм л дасгал гэж би ойлгодог. Яг гэвэл хэдий ч нэ бид нар энийг одоо суулгаж чадна. Хэдий ч нэ биднэрт өөрсдөд маань амьдрахад их амархан болно. Яг гэвэл энэ чинь биднээс шалтгаалж байгаа шүү дээ. Бидний сэтгэл хөдлөлийг тийм үү хэн удирдах вэ? Эсвэл бидний эргэн тойронд байгаа хүн удирдах юм уу? Эсвэл бид нар тэрийг өөрсдөө удирдах юм уу? Жишээ нь одоо уур гэж тэгдэг тийм үү? Үнэндээ бол нэг хүн одоо энэ намайг ирээд алгадчихлаа гэж бод. Юу гэдэг юм нэг юм болъё гэж бод. Тэгэх юм бол тэр хүн миний дотор байгаа уурыг л хүргэсэн шүү дээ. Түүнээс тэр хүн чинь надад уур өгөөгүй шүү дээ. Уур өгөөгүй. Тэгэхээр миний дотор байгаа уурыг л яг тэр хүн ил болгож гаргаж өгсөн. Тэгвэл би уурынхаа оронд яг хайраа тавья гэж бод. Хайраа тавь. Нэг хүн ирээл надад нэг ямар нэгэн сэтгэл хөдлөлгөө үзүүл. Бүх үзүүлсэн зүйл дээр л би яах вэ? Сэтгэл хөдлөл маань эргэл байвал тэгэл болчихно гэсэн. Бүх зүйл дээр. Энийг л бид нар ер нь сэтгэл зүйдэр өөрийгөө сэтгэлийн хөдөлгөөн өөрөө өөрийгөө сайн одоо удирдах чадах зүйл бол энэ л байдаг. Эсвэл бид нэр яах вэ? Өөрийнхөө гаднаас ирж байгаа тэ нөлөөнд одоо автахгүйгээр өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг тогтмол тийм сайн ч мууч ер нь бол тийм тогтмол барьж л байвал болно гэсэн. Тэгэхээр би түрүү хэлсэн. Заримдаа бид нар хайр гэхээр арай нэг тийм буруугаар ойлгоод байдаг. Эсвэл одоо ингээд цухтаад байдаг. Эсвэл улам их хайрлаад одоо ингээд хайр гэдэг чинь энэ л юм байна. Ер нь хайр гэдэг бол зүгээр л анхаарал тавих. Дээд зэргийн анхаарал тавих. За дараагийн нэг зүйл дээр биднэр дээр ийм байдаг. Хүн бол яг вэ амьдтаас ялгаатай нэг зүйл гэвэл хил амар бид нар ойлголцдог. Тийм үү?
Гэтэл тэд нэр яг үйл хөдлөлөөр ойлголцдог. Энэ үйл хөдлөлөөр ойлголцох зүйлийг хүн одоо бид нэр энэ дээр бол нэлээд одоо сайн суралцах хэрэгтэй байна. Ягаад гэвэл бид нар чинь бас маш хөгжингөө амьд шүү дээ тийм үү. Тэгэхээр бид нэр үг хэлээр ажиллана. Ер нь ингээд заримдаа ингээд ажиглахад хүмүүс нэг ийм хандлага байдаг. Гэхдээ би чамд хэлсэн шүү дээ тийм үү. Хайртай гэдгээ хэлсэн шүү дээ. Одоо тэгэл чи бол ойлгомжтой гэж би хэлсэн юм чи одоо хэдэн удаа хэлэх юм бэ. Тэгэл нэг тэнд нэг хүн яах вэ? Хэвтээд идэг. Ямар ч үйлдэл байхгүй. Гэтэл чин үйлдэлээр үзүүлнэ гэдэг чи юу вэ? Бид нэр анхаарал тавина л гэсэн. Ерөөсөл очоод өөрт нь анхаарал тавина, эсвэл гэр орны цэвэрлж өгнө, тийм үү? Бид нэр дандаа нэг тийм үйлдэлээр яах вэ? Өөрийнхөө хайртай гэдгээ ил гаргаж ирэх юм бол энэ бол яах вэ? Бас их сайхан зүйл байдаг. Ер нь л бид нар бага насны хүүхдүүдээс асуухад тэд нар тэгдэг шүү дээ. Хайр гэж юу вэ гэж асуухад тэдний ихэнх нь яах вэ? Хайр гэдэг бол анхаарал тавихыг хэлнэ гэдэг. Энэ бол яг үн. Ерөөсөл маш их зөв. За дараагийн нэг зүйл нь гэвэл энэ халагчлах гэдэг зүйлээс л бид нар гарах хэрэгтэй юм байна. За яг тэр өөр бас нэг сэтгэл зүйн зүйлүүд бий л дээ. Өршөөж сурах. За тэгээд хэрвээ гомдлоо байх юм бол гомдлоо мартах гэл. Энэ бол яг туслах зүйлүүд. Энэ бол тэгтээ дөрөв намайг хилдэггүйгээр бид нар энийг одоо та нар энийг хийж чадна. Харин одоо аль болох тийм бидний тэр болгон санаад байдаг зүйлийг өнөөдөр би энд гаргачих юм бол болчих واخ гэж бодоод байгаа. Залагчлахтай дахиад нэг үг хэлье. Яг бол би энэ дээр их алдаж байсан. Учираас одоо энийг бол та нар ч гэсэн бас алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. За ингээд нэг хүмүүсүүд хүрээд ирдэг бидний амьдрал дээр. Тэгэхээр бид нэр эхлээд яах вэ? Маш их анхаарал тавьдаг тийм үү? Анхаарал халамж өгдөг. Тэгээд тэр хүн яах вэ? Ямар нэгэн алдаа гаргадаг ч юм уу, ямар нэгэн зүйл болонгод бидний нөгөө нэг хандлага тис өөр болчихдог. Эн чинь тийм биш үү? Ийм биш үү? Тэгэхээр бид нэр ямар нэгэн тохиолдолд ч ер нь ямарваа тохиолдол хүний алдааг бид нэр уучлал сурах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нэр өөрсдөө алдаа хийчихээрээ одоо ингээд хүмүүсээс уучлалт буюу ойлголт одоо бий болохыг шаардаад байдаг. Гэхдээ чи намайг ойлголоо да тийм үү? Би нэг л алдаа хийлээ шүү дээ. Эсвэл одоо чи намайг ойлголоо да тийм үү? Чи намайг өршөөл да одоо би одоо ингээд энэ дэр алдчихлаа шүү дээ. Харин бид нэр ингээд яг ингээд нөгөө хүнийг алдаа хийхээр бид нэр яах вэ? Энэ дээр нэг ойлгож авах нь тийм. Нөгөө л нэг бардам зан бид нэр яах вэ? Биднийг барьж байгаад байдаг. Ер нь бол нэг тийм залуу гэр бүлүүдийн үл ойлголцлын нэлээд одоо өндөр хувь нь үнийг эзэлдэг. Тэр ягаад бид нар ягаад бие биенээ ойлгож уучлж чаддгүй гэхээр ерөөсөө нөгөө нэг бардам зам нөгөө нэг эгогоо яах вэ? Давж чаддгүй. Ягаад гэвэл би бол эгогоо давчих юм бол энэ үний өмнө яах вэ? Нэр хөндгөө болчих юм. Ер нь сэтгэл зүйдэр бол хэдий ч нэ буулт хийж өгнө. Хэдий ч нэ хүнийг уучлна. Хэдий ч нэ бид нар яах хүчтэй болоод идэг. Тэр хүн биш. Бид нар өөрсдөө хүчтэй болоод идэг. Дараагийн үед бол хүнийг уучлахад маш их амархан болоод идэг. Хүнийг ойлгоход маш их одоо энгийн болоод идэг. Ерөөсөө л хүн өөр дөрөө л ингэж л ажилтдаг. Өөрийнхөө дотор орж ирсэн сэтгэл зүйн одоо таагүй төлөвийг сайн төлөв болгож яах вэ? Бид нэр хувиргах чаддаг. Ерөөсөө л энийг л хайр гэдэг. Ерөөсөө л бусдыг хайрлах хайртай үн дээр л тогтдог. За хамгийн сүүлд нь яг бидний мэдэх зүйл дээр нэг 2 3 үг хэлээд өрх. За энэ бол төвчээрийн тухай. За ялангуяа та одоо ингээд хүүхдүүдтэй бол энэ зүйлийг одоо өөртөө суулгах хэрэгтэй. Та энийг одоо сэтгэлийн хат гэж ойлгоно уу? Эсвэл одоо хатамжил гэж ойлгоно уу? Тэсвэр төвчээр гэж ойлгоно уу? Эсвэл өөрийгөө сахилга баттай гэж ойлгоно. Энэ бол олон нэршилтэй. Энийг бол бид нар заавал хөгжүүлэх хэрэгтэй. Ягаад гэвэл төвчээр гэдэг нь бид нарт яхаа дандаа шагналыг авчирч байдаг. Зарим зүйл дээр бид нэр яхаа гэр бүлийн харилцаан дээр зүгээр дугаа өнгөрөөч хэм дээр бид нэр яхаа дандаа гал асч байдаг. Гэтэ энэ бол бас юу гэдгийг байх ёстой юу гэвэл байх ёстой. Харин үүн дээр бид нэр яхаа давтан алдаж болохгүй л гэсэн үг. Нэг алдаан дээр бид нар алдаж болно. Яг л бид нар хүмүүс учраас хүн гэдэг амьтан учраас. Харин
бид нар нэг алдаан дээр 2 3 алдах юм бол мулгуул байна гэсэн үг. Тэгэхээр энэнийг бол бид нар цэгцлэх хэрэгтэй өөрийгөө. Ялангуяа төвчээрэн дээр. Төвчээр хатамжил гэдэг зүйл их тийм өгөөчтэй. Яг их өгөөчтэй. Яагаад гэвэл бид нэр дандаа шагналан дараа нь ирдэг. Гэхдээ дараа нь шагналан ирэхдээ бүр одоо бидний хэлээр бол даблдж ирдэг. 2 дахин ирдэг. Нэг зүйл боллоо. Хурц зүйл тийм үү? Харилцаан дээр боллоо гэж. Тэгэхээр та нэг ам нээхгүй нэг 30 секунд ч юм уу. Эсвэл зүгээр л тэрийг хайчхаад дараа нь учир зүгөө олоход нөгөө хүний сэтгэл зүй тийм үү өндөр байсан. Намжаад ирэнгуут яхаа ухамсар нээгдэж эхэлнэ. Үл ухамсар одоо ухамсарлахгүйгээр хүн юу ч хийж болно шүү дээ тийм үү. Дараа нь ухамсар нь ороод ирнэ. Бүх тооцоо одоо гэдэг тооцоо янз янзын тооцоонууд нь ороод ирнэ те. Ингэж болохгүй, тэгж болохгүй, тэгвэл би ингэх юм бай, тэгвэл би тийм байна гэд эдийн засгийн буюу ёс суртахуун янз янзын тооцоонууд нь ороод ирэхээр хүн яах вэ? Ухамсарлцдаг. Ингэдэж шүү дээ. Харин тэр нэг ухамсаргүй байгаа нэг тийм хэдэн мөчийг л бид нэр төвчөөд өнгөрчих хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүдтэй, жоохон хүүхдүүдтэй хүмүүсүүд бол энэ дэр бол бүр одоо дасгалж одоо сургуульд хийх хэрэгтэй гэсэн. Тэндийг хүүхэд болохгүй байна, ойрлож байна. За би тэдэн минут тестч, тэдэн минут өнгөрөөч гэд. Ялангуяа энэ дэр бол ээж нар бол ер нь бол эмэгтэй хүн яагаад илүү бидрээс төсвөр төвчээртэй байдгийг бол ерөөсөө л дасгалжуулах хийх, сэтгэл зүйн дасгалжуулах хийх зүйл яг ба тэдний одоо дэрэгдэн байгаа учраас тэр эрчүүд бид нар яагаад алдаад идэг вэ гэвэл бид нар чинь нэг жаахан аав гэдэг зүйл хуучраал ирэнгуут яг ерөөсөө л хамгийн амархан арга юу нэ тушаах арга. Хамгийн арчаагүй, хамгийн болох, хамгийн муу арга бол энэ үсэл тушаах тийм үү. Ганц хашгирал болоо гэдэг шиг л энэ бол бид нар өөрөө өөрсдөө хөгжүүлэхгүй байна л гэсэн. Тэгэхээр төвчээр дээр бид нэр яах вэ? Сайн ажиллах хэрэгтэй. Тэгээд та үнэхээр одоо гэдэг юм. Таагүй зүйлээ өнгөрөөж чаддаг тийм төвчээрдээ болчих юм бол бас нэг сайн чадвартай болно гэсэн. За ингээд үг ихтэж өхөр холдох шиг байна. За энийг үүгээр дуусгачих. За тэгээд бас манайхан бичээрэй тийм үү? Одоо бид нар нэг хайрын тухай хэлсэн тийм. Өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, оршихуйг хайрлах гэдэг. За би бас нэлээд бодож байгаа бас дараагийн сэдвээ гаргах уугүй гэдэг дээр бас бодъё. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.